Энэ оны ихэр Америк нэгдсэн улсын хууль зүйн яам бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстейний хэргийн материалуудыг ил болгосон юм а. Харин уг хэргийн материалууд донд манай улсын нөлөө бүхий улс төрчдийн нэр хідэнтэй дурддагджээ. Тухайлбал 2013 оны үед ерөнхийлөгч асан Элбэг Доржийн гадаад харилцааны зөвлөхөр ажиллаж байсан Пүрэв сүрэнгэгч нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстейнтэй имэйлээр харилцаа холбоо тогтоож ижээ. Пүрэв сүрэнгэгч нь имэйл захидалтаа Нью-Йорк хотод Жеффри Эпстейнтэй уулзаж гэмтийн бэлэг барина, тэр нь Монгол охин байх болно гэж бичсэн байжээ. Энэ талаар улсын хурлын гишүүн Баярбаатар хэлсэн юм а. Улсын хурлын хууль зүйн байнгын орооны хуралдаанаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар хилцэж явах үеэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстейний хэргийг хөндлөө. Тодорхойлбол Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны албан сайтад дэлгэгдсэн Жеффри Эпстейнтэй холбоотой 900 гаруй файлд манай улстай холбоотой мэдээлэл мөн уулзалтуудын талаар дурддагдсан байна. Энэ нь зөвхөн хүн худалдаалах гэмт хэрэгээс гадна тухайн үеийн улс төрчдөр дамжин томоохон улс төрийн шийдвэр гаргахад ч нөлөөлсөн байж болзошгүй гэж улсын их хурлын гишүүд хардаж байна. Тус үйл явдал 2013-2014 онуудын үйл явдлууд дурддагдсан төдийгүй энэ нь цаашлаад Дубайн гэрээтэйж холбогдсон байж болзошгүй байна. За Элбэг Доржийг төлөөж энэ Пүрэв сүрэн гэдэг хүн бол олон улсын захидал харилцаа олон удаагийн захидал харилцааг энэ Жеффри Эпстейн гэдэг хүнтэй бичсэн байна. Энэ ил тод болсон. За үүний нэг юу л Нью-Йоркд уулзахдаа нэг сюрпризтэй ирнэ. Тэр нь Монгол охин байна гэж. Тэгтэл нөгөөх нь хариу ямар сайхан мэдээ вэ? Удахгүй уулзцгаая гэсэн хариу ирсэн мэйл нь ил тод биш шүү дээ. Харамсалтай нь энд өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн хоёр ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллаж исэн нэг хүн нэр холбогдсон асуудал өнөөдөр Америкийн нэгдсэн улсын албан ёсны вебсайт дээр ил тод мэдээлэл гарлаа. 3 сая орчим хуудас файл дотор ингээ хаагаад аваад үзэхээр Америкийн нэгдсэн улсын хууль зүйн сайт дээр яамныхын сайт дээр тавьсан энэ дотор 900 гаруй Монгол улстай холбоотой. За үүн дотор ахаад Монголын байгалийн баялагтай, сонгуулийн тухай ч одоорсо цаг минутгүй илтгэжсэн. За дээрэс нэмээд хоорондоо үнэт эдлэл, зураг, бэлэглэх, наймаалцах асуудлыг ярьж исэн. Энтэнд очиж уулзалт зохион байгуулна гэжсэн уулзалтан дээр юу болсныг бид нар бол мэдшгүй. Тэгэхээр ийм зүйлүүд явагдаж байгаа учраас би одоо үүний араас жишээлбэл байгуулагдсан Дубайн гэрэн дээр одоо ийм нөхцөл байдал үүссэн биш үстэй. Монгол улсад ийм ашиггүй гэрээ байгуулсан нь магадгүй энэ хүмүүсийг ийм хүнд байдалд оруулж агаад янз янзын бичлэг мишлэгч байдаг юм уу хийж агаад ийм юм болсон биш үстэй гэдэг дээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юу. За олон нийтийн зүгээс дээрэс нь нэмээд 1-2 хүүхдийн асуудлыг ингэж эмэгтэйчүүдийг аваачиж байгаа асуудлаар хоорондоо мессеж мэйл бичсэн байна. Үүнээс олонч байж магадгүй байна. Тухайлбал тухайн үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд болон түүний ойрын хүмүүс үүнд нэр дурддагдсан нь улсын их хурлын гишүүдийн хардлагыг төрүүлж байгаа юм байна. Гадаад хэргийн сайд асан, Элбэг Дорж ерөнхийлөгчийн зөвлөх асан, Пүрэв сүрэн гэдэг хүний одоогийн байдлын шүүлтээр үзэхэд 219 удаа энэ хүний нэр дурддагдсан байна. Liberty Partners ХК-гийн захирал Гамбат гэдэг хүний нэр энэ захидал харилцааны явцад 194 удаа дурддагдсан байна. Монгол улсын ерөнхийлөгч асан Халтмаагийн Батулга гэдэг хүний нэр 81 удаа дурддагдсан байна. Монгол улсын ерөнхийлөгч асан Захаагийн Элбэг Дорж гэдэг хүний нэр 46 удаа дурддагдсан байна. Энэ цаашаа шүүлт үргэлжилж байгаа шүү. Манай улс орны үзэгнийх нь үзүүрээр том асуудал шийдэгддэг юм албан тушаалтан хүмүүсийг янз янзын эвгүй байдалд оруулж агаад бичлэг, дүрс бичлэгийг авж агаад үүнийгээр нь дамжуулж дарамтлаж агаад янз янзын шийдвэр гаргуулсан биш үстэй гэдгийг шалгаад байгаа юм байна. Тэгэхээр энэ бол зөвхөн хүн одоо наймаал хүн худалдаалах гэмт хэрэгээс бүр давсан том асуудал болчиход байгаа. Бас нөгөө алдарт баяр цогтын швейцар өөрөө ч мдэггүй байдаг швейцарт дансны мэдээлэл гарсан. Эпштейний файл гарлаа. За Дубайн гэрээтэй холбоотой оюутлогын асуудал гарч ирж байгаа. Нөгөө л баяр цогт бас л засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа хийгдсэн Дубайн гэрээний асуудал. 2013 оны үед оюу толгой зогсон байдалд орцсон 2 жилийн дараа Дубайн гэрээ хийгдэх яг энэ цаг мөчид за Элбэг Дорж ерөнхийлөгч Эпштейнтэй уулзсан. За мөн Австралийн ерөнхий сайд асан Кевин Руд, Израилийн ерөнхий сайд асан Эхуд Барак, Норвегийн ерөнхий сайд асан Киел Бондвик нарын одоо дэмжлэгтэйгээр Эпштейний холбоотой дэмжлэгтэйгээр буцаад энэ дээр оюу толгойн асуудал нэлээд хөндөгдсөн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг
Australian Financial Review 3 сарын өмнө гаргасан байна. Хуралдааны төгсгөлд улсын их хурлын гишүүд гарын үсэг цуглуулан уг асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахар болсон байна. Мөн цаашлаад хянан шалгах төр ороо байгуулах асуудал ч хөндөгдлөө.